Улсын их хурлын чуулганаар эх оны мөнгөний бодлогын талаар Монгол банкны ерөнхийлөгч Зол Жаргалын мэдээллийг сонсч хүссэн асуултандаа гишүүд хариулт авлаа. Эдийн засгийн хүнд үеийг даван туулахад гадаад өрийн цогц бодлого явуулах хэрэгтэй гэж Монгол банк үзэж байна. Монгол банкны ерөнхийлөгч Зол Жаргал энэ талаар валютын цэвэр нөөц улсын нууцад хамаарах учраас мэдээлэл өгөх боломжгүй. Гэхдээ валютын нөөц 1.5 миллиард доллар байгаа гэж хариулт өгсөн юм а. Нэгсэндээ Монгол улс Голланд өвчнөд нэрвэгдсэн болохыг Монгол банкны ерөнхийлөгч Зол Жаргал онцлсон юм. Улсын хурлын гишүүнээс дондог болон түүний туслах сайн баяр, Батбилэг, Ширнэн дондов, ариун болд нарт холбогдох хэргийг давзаалдах шатны шүүгээр өчигдөр хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтанд буцаажээ. Давзаалдах шатны шүүхийн магадлалаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасантай холбогдуулан улсын хурлын гишүүн Хасан дондгийн эрүүл мэндийн байдал, өндөр нас зэргийг нь харуулсан үзээд батлан даалтанд гаргасан байна. Жудаа бүхийн залуучуудын дэлхийн аврах шалгаруулах тэмцээн Америкийн нэгдсэн улсын Майами хотод уржигдэр эхэллээ. Энэ сарын 26 хүртэл үргэлжилсэн тус тэмцээнд 72 орны 308 эрэгтэй, 213 эмэгтэй, нийт 521 бүх зодоглож байна. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүд 60 кг-ийн жинд Цогтбаатар мөнгө, 55 кг-ийн жинд Амар Төвшин, Баттулга нар хүрэл медаль, эмэгтэйчүүдийн 44 кг-д наран цэцэг 5 дугаар барьж шалгарлаа. Улсын хурлын чуулганы өчигдрийн хуралдаанаар төрөөс төмөр замын тээврийн хэрэгжилтийг хангах бодлогын арга хэмжээний тухай улсын хурлын тогтоолын төслийг хэлэлцэн санал хураалт явуулж эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр боллоо. Төсөл эцсийн байдлаар чуулганд орж ирэхдээ 5 толгой гашуун сухад сайшин замын үд хөөт бичиг чиглэлийн төмөр замын шин шугамыг 1435 мм-ийн царигтайгаар ард зүр эрдэнэт 5 толгой сайшаанд баруун урт хөөт чаваасан хөөт нөмрөг чиглэлийн төмөр замын шин шугамыг 1520 мм-ийн царигтайгаар барихаар болж байгаа юм а. Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Монголын тэрэгэнцэртэй иргэдийн үндэсний холбоо, Монголын хараагүйчүүдийн холбоо, Монголын дүлийн иргэдийн үндэсний холбоо, түгээмэл хөгжил төрийн бас байгууллагатай хамтран өчигдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам талбай барилгын стандартад шалгалт хийж үнэлгээ өглөө. Нийслэлийн нийтийн тээврийн салбарын өчигдөр хэвлэлийн баг хурал зарлаж, эх оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн бүх хүнийг 500 төгрөг зорчуулахаар болсноо мэдэгдлээ. Учир нь нийтийн тээврийн компаниуд Ахмад Настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд, сурагч оюутан цагдаагийн албан хаагчдын унааны зардлын нөхөн олгорыг олгодог хүрэлцээтэй байдгүйн дээр эх онд нөхөн олгорыг 30%-аар бууруулахаар болсон нь ийм шийтгэд хүргэсэн гэж тайлбарлалаа. Риотинда компани Зэсин группийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак өчигдөр Австралид өгсөн ярилцлагадаа оюут толгойн төслийн хувь заяа Монголын засгийн газрын гарт бүг онцолжээ. Хөрөнгө оруулагчдын хэлснээр Риотинда өнгөрсөн сард Монголын засгийн газартай давтварын асуудлыг шийдсэн боловч хоёр талын нэрэлснээр хувь эзэмшигчдийн асуудал шийдэгдээгүй хэвээр байгаа гинэ. Эх орныхоо байгаль бүрэн бүтэн байдлын төлөө тэмцэн мөнх баяр нарын хүмүүст ерөнхийлөгч элбэг дорж өршөөл үзүүлж урт нэртэй хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхэд хориг тавина гэдэгт итгэж байгаа гэж Монголын гол нууруудын нэгдсэн хөтөлбөрөөс өчигдөр мэдэгдлээ.